Намайг би болдоо гэдэг. Энэ бол манай гэр бүлийн бизнес байгаа. 3 үед дэмжсэн. Манай эмээ маань анх бэл хийдэг хүн байсан. Дараа нь ээж хоёр маань хийгээд тэрний дараа би хийж чинь та. Компани маань болохоор 2020 онд бий болсон. Ээж хоёрын яаж байгаа бол эмээ маань анх ингээл гэртээ оёол баг-багаар оёол борлуулдаг байсан гэдэг. Намайг яг хүүхэд байхад бол манайх чинь 3 өрөө байрны 1 өрөө нь ажлын байр болцсон. Тэгэж л хийдэг байсан юм. Багасаа энэ зүйлтэй ингээд холилдож өссөн болохоор ер нь тэгэл энэ чиглэл бол өөрөө ирэхгүй л орсон да. Анх болохоор би чинь мацилкин гэлээ хийх гээд тэгэл өстэй энэ дээр нэг болзоотой нэг хүүхдийн тоо юу шиг юм хийж эхэлж ийсэн. Тэгэл яваа нэг жоохон сайжрал одоо ингээд болол яг мацилкин гэлээ 100 хийж. За манайх чинь нийт 6 талын бэл хийдэг байгаа. Жилтэн бэлээ, цаан чагны бэлээ, аюулгүй албаны бэлээ, бүдүү тутам загварих гэдэг янз зүйл байна да. Би чинь жоохон нэг тийм нийт тустай нийгэмд айгүй хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Дараагийнхаа үйл ажиллагаанд одоо нүүр хагарах гэж одоо энэ туршилтанд л орж ин да. Одоо энэ хотод ер нь хамгийн их хэрэгжилж байгаа хүмүүсүүд хаавар байгаа л гэж судалгаа хийсэн үстэй түүхий ажилчдыг сонгосон байгаа. Тэгээд түүхий ажилчид маань болохоор ерөнхийдөө өглөөрт босдог Улаанбаатарт хамгийн өглөөрт босдог хүмүүс шүү дээ. Гараараа их хвчлэн бүх зүйлийг хийдэг. Тийм болохоор гар бол маш чухал. Энэ гоё нийслэлийг гоё цэвэрхэн байлгаж байгаа хүмүүс болохоор бэлэг хэрэглэх яг моменттэй хүмүүс болохоор энэ хүмүүсийг сонгосон байгаа. Нийт яг 100 бэлэг хийсэн байгаа. Тэгээд аваад чухал одоо ингээл явах гал гэж та. Одоо хүүхдийн бэлэг болохоор ерөнхийдөө тухайн газар хүүхдүүд өвжөөл хүүхдүүд баярлуулъя л гэж хүссэн. Тэгвэл хэдүүлээ одоо ер нь шууд замдаа гарах уу? За тийм. За өглөө чинь одоо бас уучаа болохгүй л явж илаа штэ чи одоо та хоёр маань ингээл хвчлэг камертайгаар ингээл найран 30 би чинь сандраал яана үг орд нь оруулчихгүй байрчихгүй гээл тэ тэр тал дээр айгүй их сандарч илаа. Яг ингээд гартуулаад ингээд тэр хүмүүстэй ингээд бэлэг өгөөд яхад өөдөөс инээгээл тэ тэр гоё ингээд инээж ярьж байгаа байдлууд маань бол илүү гоё надад аймаг гоё ингээл нэг урам зориг өгөөл тэ тийм талаас битгэцэн тэ нэг юм дээр илдэг баа тийм тал дээр л жижигэн ч гэсэн хувь нэмэр оруулсан болов уу гэж бодож байна да.